Улаанбаатар хотын агаарын бохирлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах явдал. Тэгвэл гэр хорооллын 158 га газрыг чөлөөлж орон сууцжуулах сэлб 20 минутын хот төслийн ажил 25% үргэлжилж байна. Төслийн хүрээнд 113 блок барилга барихаас 100 блокийнх нь барилга угсралтын ажил нь эхлээд байна. За үзэгчдээ та бүхэн яг миний ард сэлб 20 минутын хот төслийн хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг та бүхэн харж байна. Тэгэхээр энэ төсөл нь бол нийт 158 га газрыг хамархаас 58 гаад ногоон байгууламж баригдах юм. Тэгвэл үлдсэн 100 гаад ямар бүтээн байгуулалт хийх мэдээллийг хүргэе. Тэгэхээр 113 блок бүхий 8575 айлын орон сууц, 5 сургууль, 8 цэцэрлэг, 3 захилгааны дэд станц, 2 усан сан зэрэг нийт 36 нийгмийн байгууламжийн ашиглалтанд орно. Түүнчлэн зөвхөн орон сууцны хороолол дундах автозамын хэмжээл гэхэд 12.3 км байх юм а. Энэ өстэй айгүй гоё явж байгаа байхгүй. Нэг мэтгэд 5-6 давхар болсон юм шүү дээ. Нэг 14 хоног яваад ихэд үүсдэг. Сүмбигээ тусаад ирсэн юм. Өстэй таадагч. Гэр хороолол баймааргүй бүгдээрээ байр савнд орчих юм бол одоо бас утаа нас ахуулаад бас арай зэгцтэй болох болоо да. Ер нь ингээд хойшоо нөгөө цуслан ихтэй болохоор эндээ барилга ихтэй очвол бас гайгуул шүү. Хурдан баригдаад гоё болвол сайхан л гэж харж шүү. Орох гэж яарж байгаа шүү. Нодлон 100-аас л ихтэй шиг болсон шүү. Тэгэл ер нь гайгүй хурдан л явж байгаа шиг байна. Сэлб 20 минутын хот төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороог хамарч байна. За төслийн нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар чөлөөлөлт 95% байна. Харин чөлөөлөгдөөгүй 101 талбар байгаа бөгөөд иргэдтэй хараахан тохиролцоонд хүрч чадаагүй байгаа гэлээ. Эхний ээлжинд 2027 оны 5 сарын 31-нд 40 болог, 8 сарын 31-нд дараагийн 40 болог гэн, 11 сарын 31-нд үлдэл 33 болог гэн. Барилга хүсэл ажиллагаанд дуусч комиссд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа. За энд ажиллаж байгаа хүмүүсийн тоогоор өнөөдрийн байдлаар 2014 хүн ажиллаж байна. 132 машин механизмын тоног төхөөрөмжөд ажиллаж байна. За бид нар яг төлөвлөсөн хугацаанд график төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа. За төслийн нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70% нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа юм. Энэ нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байгааг ч төслийг хэрэгжүүлэгчид онцолж байлаа. Төслийн хүрээнд нийт 60 багц ажил хийж орон сууцны хэсэг бүхэлдээ 2027 онд ашиглалтанд орох юм. Харин төр хувийн хөвшлийн түншлэлийг хийж байгаа ажлууд цаашид үргэлжилнэ.